Бүгдээрээ сайн бацгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За. Ихэнх нөгөө миний YouTube-ийн комментанд доор харилцаа холбоогүй байгаа, no contact байгаа X-үүдийнхаа талаар мэдмээр байна, уншлах сонсмоор байна гэдэг хүслүүд маш их хийжсэн учраас тэг та бүгдтэй зориулаад өнөөдрийн уншлага хийхээр болсон байгаа. За өнөөдөр бол энергийн шалгалт хэсгээрээ за харилцаа холбоогүй байгаа no contact болон X-ийн талаар бүлгүүд маань ямар бодол мэдрэмжтэй байна вэ гэдгийг энергийн шалгалтаараа шалгаад 2 дугаар хэсгээрээ тэр хүний бодол мэдрэмж 3 дугаар хэсгээрээ тэр хүн буцаж ирж холбоо барих уу гэдгийг хамтдаа харах болно. За группийн сонголт болохоор зургийн хэсгээр харагдана. Тэгээ та бүгд маань группээ сонгоод групп дээр ороод ирээрэй. За бүгдээрээ сайн бацгаана уу? За 2 дугаар бүлгийнхэн маань уншлагатай тавтан морил. За энэ удаагийн уншлагаараа болохоор таны харилцаа холбоогүй байгаа X болон no contact хүн чинь таны талаар ямар бодол мэдрэмжтэй байгаа вэ? За тэгээд тэр хүн холбоо барьж ирэх үү, холбоо буцаж ирэх үү гэдгийг хамтдаа харахаар байгаа. За тэгээд энэ бичлэгийг яагаад хийхээр болсон бэ гэхээр маш олон бичлэгний доор энэ сэдвэр хийж өгөөч гэсэн хүсэлтүүдийг би нэлээд олон удаа харсан учраас тэгээ та бүгдийн хүсэлтээр ингээд хийж өгөхөр болсон байгаа. За тэгээд энэ дээр харагдаж байгаа archetype үзэр буюу энэ дугуй үзэр байгаа. Энэ дугуй үзрээр болвол та одоо яг ямар цаг үе дээрээ эсвэл одоо дотоод мэдрэмж зүрх сэтгэл чинь яг ямар байна вэ? За тэгээд танд ямар одоо ирээдүйч гэдэг юм уу? Дотоод зүрх сэтгэлд чинь ямар өөрчлөлт явагдах вэ гэдгийг хамтдаа харах байгаа. За одоо эхний игнэгээр болвол та одоо харилцаа холбоогүй байгаа X-ийн талаар ямар бодол мэдрэмжтэй байгаа вэ гэдгийг хамтдаа хараад доотлын игнэгээр болохоор таны одоо харилцаа холбоогүй байгаа X чинь таны талаарх бодол. Манай 1-р бүлгийнхний талаарх бодол нь ямар байна вэ гэдгийг хараад за 2 дугаар хэсгээрээ болохоор тэр хүн буцаж ирэх үү гэдгийг хамтдаа харах байгаа. За тэгэд өнөөдрийн уншлагын энергийн шалгалт нь болохоор таны бодол мэдрэмж болон одоо энэ archetype үзрээр та бүгднээс сонсоод өөрийнхөө энергийн шалгалтыг хийгээрэй гэж хүсэж байна. За 1-р бүлгийнхний хувьд одоо харилцаа холбоогүй болон X-ийн талаар ямар бодол мэдрэмжтэй байгаа вэ гэхлээр за ер нь нэлийн удаан хүлээж байгаа байж бас магадгүй. Ер нь бол 6-аас 9 сар 3-аас 9 сарын хугацаанд холбоо бариагүй эсвэл 3-аас 9-7 хоногийн хугацаанд энэ хүн холбоо бариагүй байх магадaltaй. За магадгүй тэрнээс урт хугацаанд ч холбоо бариагүй байж болно. Тэгээд за ер нь энэ хүн маань надтай холбоо барихгүй юм байна да. Ер нь барихаасаа ингээд өнгөрч байгаа юм байна да. Энд ингээд ирээдүггүй болж байгаа юм байна да. Үнэхээр ингээд салчиж байгаа юм бах та. Ямар сони юм бэ гэд бүр ингээд за ингээд тэр хүнийг байхгүй гэдэг ч юм уу холбоо барихыг ер нь хүлээгээд нэлээ юм гунигтай хаяа бодсон гунихарсан юм байдалтай байгаа гэж бол харагдаж байна. За тэг 9-ийн саваа доошоо харж гарч ирсэн гэхлээр за уул нь бол тэр хүнийг маш их хүлээгээд за ирэх юм бол одоо өстой ингэж сайхан ярилцсан, тэгж сайхан ярилцсан гэж үгээ бэлдээд, хэлэх үгээ бэлдээд за би одоо энэ дээрээ ухаарлаа тэгж алдаа дахиж гарахгүй гэдэг ч юм уу. Тэр зүйлээ айгүй төлөвлөсөн байсан боловч за тэр хүн холбоо барихгүйгаас болоод одоо баг ингэж итгэл алдарч байгаа байдалтай байна. За ингэж баг над дээр ирэхээсээ ч юм өнгөрсөн юм байна да. За бид хоёр баг нэрнгэсэл ингэж салцсан юм байна л та гэдэг бодол зэрэгцгийнхаа хажуугаар бас юм итгэл найдвар бас тээсээр байна л та. Ер нь бол тэр хүнийгээ бас тууштай хүлээсээр л байна. За ингэ боломжгүй одоо бас ирээгүй дээ гэдгийг одоо боддороо мэдэрч байгаа ч гэсэндээ за магадгүй юм чинь ирэх байлгүй дээ хизээ нэгэн өдөр над дээр одоо буцаж ирэх байлгүй дээ гэдгийг бас нэг юм гордлого тэгээд хүлээж байгаа. Ер нь бид хоёрт бол бас арайч дуусаагүй хаа.
За ер нь ингээд харж л бай та тэнийг өдөр ирэх байлгүй дээ гэсэн байр байдалтай байгаа бол харагдчихна. За тэгээд заримдаа бол тэр хүнд бас ингээд тэр хүний талаараас боддог. Бид хоёрын харилцаан дээр ямар алдаа дутагдал байлаа. За чи юу болоо яалаа ялаа гэхэд нөгөө үнийгээ болов за үг үйлдэл нь бас айгүй зүрдэг байсан юм байна гэж ер нь бас дүгнэлт хийгээд байгаа гэж бол харагдаж байна. Хийсэн амлалтандаа ингээд хүрдэггүй байсан юм байна. Надад ингээд тийм гэж амлчаад тэрийг хийдэггүй байсан юм байна гэдэг ч юм уу те. Одоо холбоогүй байх хугацаанд тэр хүний алдаа дутагдал гэдэг юм уу өөрт чинь гаргаж исэн сэтгэл зүрхийн ерөөхдөө бол нэлээд анзаараад за ерөөхдөө зарим үг үйлдэл нь бол одоо ингээд нэг юм шудраг бус санагдаж байгаа, эргэлзэхэд хүрдэж байгаа ийм дүгнэлтийг бас нөгөө үндэ бас хийчихэд байгаа гэж бол харагдаж байна. За тэгээд ер нь яг нөгөө нэг нөгөө талаараа болохоор за одоо ингээд те үнэхээр одоо ингээд тэр хүн ирэхгүй байгаад байгаа юм чинь ингээд одоо ингээд сэтгэл санааны хувьд бас нэлээ ингээд нэг салхаасаа салаал ингээд эхний 2-3 цаг өнд чинь бас маш хэцүү байдаг шүү дээ. Салалт гэдэг чинь бас зүрээс сайхан даваад гарчиг гэдэг хэрээрээ даваад гарчдаг ч бас ийд биш л дээ. Нэлээд бас юм савлгаатай байсан үе нь бас нэлээд тогтворжоод сэтгэл санаагаа тайван байлгахыг за тэгээд ойрд одоо ингээд янз бүрийн юм хийж үзье, туршиж үзье, аялал зугаалгаар явъя, өөр хүнтэй болцож үздэг ч юм билүү, тэр залуу юу гэлээ, тэр бүсгүй юу гэлээ гэж нэлээд юм сонжиж хэлсэн. Ер нь ингээд харилцаан дээр нээлттэй болох за заавал харилцаан дээр нээлттэй болохгүй маа гэхэд сэтгэл санаа, бие физиологи одоо альва зүйлтэй айгүй нээлттэй болж байна. Одоо сэтгэл чинь айгүй бас ингээд нэг юм онгоож ин гэсэн үгтэй одоо ингээд нэг юм бүрхэг тэнгэрээс ингээд нэг бороо орохын өмнө үүл бүрхдэг шиг тийм байжсэн нь одооноос бол баг багаар юм цэлэмж эхэлж байгаа байдал бол байна. За тэгээ хамгийн сүүлд бол Queen of Wands гарч ирсэн. За Queen of Wands бол мэдээж өөртөө итгэл өөрийгөө гэсэн үнцэнтэй. За би чинь ямар үнцэнтэй үнэлхий. За би юун дээр үгүй гэх вүлээ, би юун дээр тийм гэж хэлэх вүлээ, миний хувийн орон зай юу вүлээ, миний одоо өөр ингэсэн статус шалгуур үзүүлэхээр аюу муухай л тий. Хүн дээр болохоор тавьдаг шаардлагууд юу вүлээ гэдэг ч юм уу тий. Тэгээ өөртөө итгэлээ буцааж авахыг хүсэж байгаа. За тэгээд өөрийнхөө үн цэнийг одоо айгуу сайн мэдэрдэг болж байгаа гэж бол харж байна. За тэгээд энэ хараахан ийж амжааг бол угаасаа энэ бол өөрийн чинь хувьд болвол ялцчихгүй өөртөө итгэлээ болвол гартаа авъя гэсэн юм зорилтыг тавьчихсан бас нэг тодорхой хэмжээнд бас нэг юм идэгрэлт явж байгаа нэг юм цаг үе дээр байна гэж бол харагдаж байна. За тэгээд үүнтэй зэрэгцээд archetype хүзрөөс маань The Gem гэдэг хүзэр гарч ирсэн. За энэ бол юм эрдний чулуу байгаа. Эрдний чулуу байгаа. За энэ ямар үнэтэй, ямар утгатай чулуу вэ гэхэлэр дотоод үнцэн дахин давтагдчихгүй те онцлог. Одоо хүний хурууны нүдний өнгө дахин давтагдчихгүй байдаг шиг таны зан чанар, таны гоо үзэсгэлэн, таны дотоод ертөнц бол мэдээж дахин давтагдчихгүй байгаа. Гэрэлтэх чадварыг илэрхийлдэг ийм чулуу байгаамаа. За тэгээд та ерөнхийдөө бол өөрийнхөө үн цэнийг бусдаар хэмжүүлэхээ болохыг анхааруулдаг ийм чулуу байгаа. Та энийгээ бас өөрөө мэдсэн байгаа дах шиг байна те. Тэр нь юу гэсэн үг вэ гэхлээр одоо таны хайртай хүн хүндэлж явдаг хүн чинь тань сайхан хандхаар та өөртөө итгэлтэй болоод тэр хүн чинь одоо хүүтэн хүндээ хандхаар та өөртөө итгэлгүй болоод байж болохгүй. За өөрийнхөө үнэлэх үн цэнийг өөрийнхөө гарт татах хэрэгтэй гэдгийг сануулдаг ийм archetype бас эрдний чулуу байгаа. За хамгийн гол зүйл нь гэх юм бол таны дотор талд маш үнэт зүйлтэй. За тэгээд ямар нэгэн гоо үзэсгэлэн хүний дотор талд гоо үзэсгэлэн байдаг. За тэг ямар нэгэн бас бусдаас ялгарах чадвар байдаг те. Би нэгээ ойлгох чадвар, уучлах чадвар, инэрх чадвар гэдэг мэтчлэн урамшуулах чадвар гэл маш олон хүний дотор чадвар байдаг.
Танд бол энэ чадвар бол мэдээж байгаа. За тэгээд магадгүй заримдаа бол өөрийгөө хангалттай бишээ гэсэн айдас бас байгааг бас илэрхийлдэг. Гэхдээ камерны маань сториж дүүрээд бүр амар олон минут ганцаараа яриа явчихжээ. Тэгээд өргөжлүүлээд хамтдаа ярихаас тэгээд жемэг ярьжсэн бүгдээрээ тийм үү. За жемнэр болохоор нэг зүйл ингээд гэх юм бол яг уу дотроо бол өөрийгөө бас хангалттай биш ээ гэдэг юм заримдаас айдас байгаад байгаа. За тэгээд тэр айдсаа эдгэхийг ерөнхийдөө бол илэрхийлдэг юм хүзүр байгаад байгаа. За ерөнхийдөө жем буюу эрдний чулуу нь болохоор хамгийн төсгөлийн Kuna Once гэх карт байгаа шүү дээ тийм ээ. Нэгдүгээр бүлийнх нь маань гарч ирсэн. За яг энэ картыг илэрхийлдэг ийм архетип хүзэр юм байна л да. За ерөнхийдөө бол юу гэсэн үг вэ гэхлээр та одоо харилцаа тий хин нэгэнтэй харилцаж байгаа хосын харилцаанаас үл хамааран та өөрийнхөө үн цэнийг дахин олж авах юм шатандаа явж байгаа гэдгийг илэрхийлдэг юм байна. Тэгээ одоо саяхны хүртэл ярьсан бүх зүйл одоо нэгдүгээр бүлийнхэнд маань яг тааж тохирсон байх юм бол энэ бол яг таны групп мөн гэж та бүгд маань ойлгоод 2-р хэсэг рүүгээ хамтдаа орох нь байна шүү. За 2-р хэсэгт болохоор 1-р бүлгийнхний маань харилцаа холбоогүй байгаа. X-үүд нь таны талаар ямар бодол мэдрэмжтэй байгаад байгаа вэ гэдгийг хамтдаа харах гээд байгаамаа. За юуны түрүүнд Hierophant гарч ирсэн байгаа. За Hierophant бол юу гэж байгаа юм гэхээр за тэр хүн бол таныг одоо зүгээр нэг хөнгөн харилцаа төдий биш. За нэлээд урт харилцаанд байсан. За магадгүй албан ёсны гэр бүл байсан, техникийн нөхөр байсан, найз охин, найз бүсгүй. Сүйд залуу, сүйд бүсгүй гэх мэтчлэн те ямар ч гэсэн нэг юм тодорхой хэмжээний бас юм одоо open те нээлттэй юм үргэлжлэн харилцаанд байсан гэж бол бодож байна. За юуны түрүүнд одоо ингээл албан ёс танд бол одоо ингээд энэ харилцааг дуусгая болио гэдгээ бол ингээд хилээд дуусгана. Түүнээс зүгээр ямар ч хэл чимээгүй ингээд явчих болохооргүй тийм харилцаа. Ер нь бол юм үн цэнтэй харилцаа гэж бол бодоод байгаа юм байна л та. За тэгээд тэр хүн болвол ерөнхийдөө болвол энэ харилцаан дээр бас айгүй урт хугацааны ирээдүй хардаг байсан байна. 10-ын зоос доошо харж гарч ирсэн байна гэхлээр 1-р бүлийнхнээ маань бодож байгаа X харилцаа холбоогүй байгаа хүн нь тантай гэр бүл болох замаадгүй гэр бүл байсан ч байж болно. Эсвэл бүр маш урт хугацааны ирээдүйг ерөнхийдөө бол хардаг байсан байна. За тэгэд энэ урт хугацааны ирээдүй нь бас талаар өнгөрсөнд буюу энэ одоо төлөвлөж исэн зүйл нь яг гүйцэтгэлтэй ингэж дуусаагүй сэтгэл маш ханамжгүй байгаад байна. За тэгээд энэ хүмүүс таныг бол аюу санаж байна. Яагаад тэгэхээр 5-ын аяга ерөнхийдөө бол гарч ирж байгаа гэхлээр ерөнхийдөө бол маш их харуулсаж, харамсаж байна. Өөрийнхөө хийсэн үйлдэлтэй байна уу? Энэ болсон процесс, энэ ямар ч хэлсэн хоёр тусдаа байгаа, хамтдаа байж чадахгүй байгаа энэ хүний хувьд бол сэтгэл дундуур байгаа байдал бол харагдаж байна. Тэгээд хоёрын нөхцөл байдал бол аюу эсрэг тесрэг байна. Өөрийн чинь хувьд бол бараг ингээд эдгэрч байгаа, өөрийгөө бас ингээд энэ харилцаанаас сурах зүйлүүдээ сураад заах үтэ ингээд энэ хүн хизээ нэг цаг хүрээд ирэх байлгүй дээ. Арайч бас намба надтай огт юу ч ярихгүй ингээд явчихгүй байлгүй дээ гэсэн юм итгэл найдвар тэгээд өөрийнхөө одоо замыг үсгэхгүй бараг ингээд нэг юм эдгэрч байгаа процесст явж байхад энэ хүний хувьд болохоор ингээд яг нэг юм эсрэгээрээ бүр ингээд харуулсаж, эмоорч, гунигэлж, шаналж байгаа юм цаг үедээ бол яалтчгүй явж байгаа бол харагдаж байна. За тэгээд энэ хүний хувьд бол хааны сэлэм доошоо харж гарч ирж байна гэхлээр өөрөө бас нэлээ юм бардам, юм зүрүүд, ер нь бол нэг юмд бас нэг юм буулт хийх бас дурггүй одоо төрлийн одоо зан ааштай хүн байж бас магадгүй тий. Хүний зан ааш ерөөхдөө бол өөр байгаа шүү дээ.
За тэр одоо зан аашаасаа болоод энэ хүн бол бас өөртөө чинь бас ирэхгүй байгаадаа л харагдчихэв. Тэгээ дүрийн зоос доош гарч ирж байна гэхлээр за энэ хүнд бол бас за ингээд одоо үнэхээр битээр бүтгэ байсан юм байна, энэ харилцаанд дахиж боломж байхгүй юм байна гэдэг бодлоосоо болоод энэ хүн бас энэ харилцааг бас тавьж явуулах нь зөв юм болов уу гэсэн эргэлтсэн тийм бодлын хүнд бас орж ирж байгаа харагдчихэв. Гэхдээ яг хуу 100% таныг марцсан энэ харилцаанаас гарах гэж байгаа болвол ер нь бол world card ч юм уу, death devil ч юм уу, devil ч биш л дээ, ер нь death world ер нь бол илэрхийлдэг байдаг. Тэр карт гарч ирээгүй байна гэхээр одоо 100% хаачаад байгаа зүйл бол биш. Одоо атгцсан гар байлаа гэж бодвол дотор нь жишээлбэл шагаатай ч юм уу, юутай ч юм нэг тийм юм. Тэр атгсан гараа багаар ингээд сулруулж юм. Жохон ингээд нэг юм өмнө бол за биста яаж игээд аваад гарна хичээн зүтгэн гэдэг байсан бол одоо энэ зүйлээ сулруулж ийн гэхлээр бас энэ хичээл зүтгэл гаргах нь жоохон сулгаад байна л гэж юм бас ойлгох хэрэгтэй л дээ. За тэгээд хамгийн төгсгөлт нь болохоор Ace of Pentacles гарч ирсэн баа. За энэ бол юу гэсэн үг вэ гэхлээр сэтгэл зүрхний хувьд бол бүрэн бас хаагдаагүй. Ер нь бол дахин ихэлье гэсэн ийм бодол мэдрэмжийн хүний хувьд бол орж ирнэ буюу тантай одоо буцаж очиж холбоо тогтоох гээд байгаа байдал бол харагдчихна. За тэгээд таны одоо доторх бодол мэдрэмжийг болвол Queen of Wands карт хааж байгаа болвол таны бодож байгаа хүний картыг бол Ace of Pentacles буюу шинэ эхлэл, шинэ үйлдэл, шинэ боломж, шинэ харилцаа биш шүү. Тийм шинэ боломж гэх юм уу та шинээр холбоо тогтоох гэдэг ч юм уу. Тийм зүйл хийхээр одоо энэ хүний хувьд бол харагдаж байна. За тэгээд Ace of Pentacles буюу одоо шинэ харилцаа, шинэ боломж. За тэг ямар ч гэсэн энэ харилцаа бол бүрэн хаагдахгүй. Дахин эхэлнэ гэдэг юм картаар төгсөж байна. За тэгээд 3 дугаар хэсэг болох тантай буцаж холбоо барьж ирэх үү, буцаж ирэх үү гэдгийг хамтдаа харах байгаа. За тэрнгүүрээ болохоор за яг дээш тавьчих уус харагдахгүй байгаа тийм тийм. Хоёрын зоос, Lovers, Nine of Wands. За тэгээ Hermit гарч ирсэн байгаа даа. За энэ ерөөдөө тайлбарыг та нартай хүргэх юм болвол за хоёрын зоос гэдэг бол яг нөгөө ямар нэгэн асуудал шийдвэрт юу н хоёрдоо байгаа гэсэн үг шүү дээ тийм үү үгүй юу гэдгийг алийг сонгох мэдэхгүй байгаад байна л гэсэн үг шүү дээ ер нь бол за тэгэхээр яг одоогийн нөхцөл байдал дээр энэ хүн бол за одоос яг очноо очихгүй гэдэг сонголтоо хараахан хийгээгүй байгаа гэж бол гарч ирж байна. За Lovers болон Nine of Wands карт бол буцаж ирэх үү гэдэг дээр бол эерэг картаар бол орж ирнэ. За тэгээд Lovers бол мэдээж таныг их зүрх сэтгэл бол энэ хүн бол байгаа. Nine of Wands бол одоо тэр хүн бол тань татагддаг таталцал бол энэ хүнд бол байгаа. Ямар ч байсан тэр хүнд бол тань руу гэх хөдөлгөөн хийн, тань дээр бол ирнэ гэдэг баталгаа нь бол Nine of Wands болчихж байгаа. Тэ? Ийм галны одоо галлыг ингээ гатлаад чамаагүй энэ морийг унаад тань дээр ирнэ гэж байгаа байхгүй юу? Ямар ч саад бэрхшээл байсан тань дээр ингээд хүрээд ирнэ эсвэл гал шиг хурдаар тань дээр хүрээд ирнэ гэсэн үг. За тэгээд энэ хурдан ирэх процессыг юу удаашруулж байгаа вэ гэхлээр хоёрын зоос буюу шийдвэргүй байдал. За тэгээд Hermit буюу даяач хүзэр байгаа. Hermit бол одоо ингээд нэг юм бодоол гэдэг хүзэр л тоо. Нэг юм акшн бол байхгүй. За юу үлээ гэж бодоол бясалгаал байдаг юм хүзэр. За тэгэхээр энэ хүн бол нэлээ их энэ харилцааныхаа талаар буруу зөв юу байв, алдаа оноо юу байв гэж нэлээ удаан бясалгаж байж ич тантай бол холбоо барих нэ гэж бол харагдаж байна. Холбоо барихын хувьд бол барина. Гэхдээ одоо түрүү хэлсэнтэй та бол харьцангуй ингээд хурдан ойлгоод алдаа төтгөлөө ойлгоод идэх процесс явж байгаа л энэ хүний хувьд бол
эдгэрээгүй юм те. Одоо яг нэг шаналаад бодох зүйлээ бодоод явж байгаа байдал бол ажил хийж сурж байгаа айгүй сайн хурдан сурах зүйлээ сураа явж байгаа юм нь бол та одоо таны хос болон таны харилцаа холбоогүй байгаа юм бодож байгаа юм чинь бол таны араас ойлгох зүйлээ ойлгоод хурж ирэх болно гэж бол харагдаж байна. За тэгээд хамтдаа нэмэлт хэсгээрээ болохоор за тэр хүн яг хизээ холбоо барьж ирэх вэ гэдгийг хамтдаа хараад за буцаж ирлээ гэхэд хоёрын харилцаа хэр тогтвортой байх вэ? За буцаж ирээд овоогоо гайгүй байжснаа буцаад ингээд маргалтаад үл ойлголцоод чадахгүй байсараад харилцаад ер нь бол дуусах уу эсвэл сайхан тогтвортой үргэлжлээд явах уу? За тэгэд энэ харилцааны ирээдүй юу вэ? За нэгдүгээр бүлгийнхэнд маань сахиусууд маань энэ харилцаан дээр үлдэх нь зөв үү? Эсвэл бүр энэ харилцааг тайвж явуулах нь зөв үү гэдэг дээр ямар зөвлөгөө өгөх юм болоо гэдгийг хамтдаа харах болно. За тэгээд нэмэлтийг маань авахыг хүсэх юм бол гэрэл тараад 2025 гэдэг Instagram хуудасаар холбогдоод нэмэлт авъя гэд ороод ирээрээ. Тэгээд нэмэлт авах сэдвээ бичээд ороод ирвэл бүр амар байдаг. X болон no contact хүний тэр хүн буцаж ирэх үү гэд бичлэгийнхаа нэрийг бичээд ороод ирвэл илүү хурдан түргэн шуурхаа хамтдаа нэмэлтээ ингээд өгдөг байгаа. За тэгээд нэмэлт шаардлагагүй энэ мэдээлэл хангалттай сайхан байлаа гэх юм бол та бүгд маань талхлын лайк болон коммент үлдээгээрэй гэж та бүгдээсээ хүсмээр байна. За тэгээ ямар онцлог хүлээж авмаар байна гоё төвтэй бичээрэй. Тэг ямар ч гэсэн би харж агаад ер нь дийлэх хүмүүсийн хүсэж байгаа онцлогын ер нь бол ингээд ер нь бол хийгээд явна шүү. За тэгээд баярлалаа. Баяртай. За 20 дугаар бүлгийнхэн маань уншилтаа тавтамаар л. За энэ удаагийн уншлагаар болохоор ер нь бол YouTube-ийн комментиг нэлээд удаан ажигласан. За тэгээд харилцаа холбоогүй байгаа тэр хүн буцаж ирэх үү? Тэр хүний талаарх бодол мэдрэмж нь юу вэ гэдэг талаар уншлага хийгээд өгөөч гэдэг комментууд. Ер нь уншлага болгоны доор яваад байсан учраас за мэдээж бол сонсогчтой хүндлээд хэрэгтэй байгаа баха гэдэг үднээс энэ уншлагыг хийхээр шийдсэн баа. За энэ уншлага ямар тест дараалал явагдах вэ гэхлээр одоо та бүгдийн харж байгаагаар энэ дээдлийн archetype хүзэр байгаа. Archetype хүзрээр болохоор яг таны энерги одоо та яг ямар зам дээр явж байна вэ? Харийн харилцааны хувьд яг ямар зам дээр яваад байна вэ? Ямар ойлголттой, ямар бодол мэдрэмжтэй ер нь бол байгаад байгаа вэ гэдгийг хамтдаа хараад за та харилцаа холбоогүй байгаа X-ийн талаар та ямар бодол мэдрэмжтэй байгаа юм бэ гэдгийг хамгийн дээдлийн мөрний тарот картаараа харж байгаа. За тэгээд хоёр дахь картаараа бол мэдээж таны бодож байгаа тэр хүний бодол мэдрэмж юу вэ гэдэг доотлын картууд маань л хараахан энэ багтахгүй байгаад шиг байна. Тэрнгүүр бол тэр хүн буцаж ирэх үү гэдгийг хамтдаа харах гэдэг. За энергийн шалгалт маань болохоор та тэр хүний талаар ямар бодол мэдрэмжтэй байгаа вэ гэдгээр явагдана шүү. Ягаад гэвэл тэр бодол мэдрэмжийг та л өөрөө мэдж байгаа учраас тийм. За тэгээд уншлал руу хамтдаа орцгоё. За та тэр хүндээ ерөнхийдөө бол маш их гомдсон байна. Ер нь жоохон урам хугарсан, арайчтэй. Одоо болтол холбоо барихгүй яах вэ? Яагаад байгаа юм бол тоо надад яагаад ийм зүйл болчих вэ? Тэр минь яагаад надад ийм үйлдэл хийчих вэ гэсэн нэг юм урам хугарсан юм гомдол бол айгүйх байна. За тэгтээ магадгүй хоёрын хувьд бол харилцаа холбооны хувьд харилцаа холбоо бариагүй бас удаж байгаа байх магадлал өндөртэй. За тэгээд хоёрын харилцааны хувьд гэр бүл байсан эсвэл маш тогтвортой юм үерхэл байсан. Одоо гэр бүл болгоход ер нь бол нэг одоо яг гэр бүл болж гэрлэлтэд батлуулаагүй ч гэсэндээ хүмүүс бол өөрсдөө чинь бол баг гэр бүл болцсон юм шигээр л ер нь харж хүлээж авдаг байсан. Ийм харилцаатай хүмүүс байсан бах магадaltaй. За тэгээд за ийм гоё байсан харилцаа нь бол унтарсан, эвдэрсэнд бол манай
Хоёрдугаар бүлийнхэн бол яалтчгүй сэтгэл дундуур байгаа. За энэ харилцаа бол төгс гэр бүл болох харилцаа биш байсан юм байна. Яг гоо тэр хүнээ ер нь мартсан уучлах гэж оролдож байгаа ч гэсэндээ бас их тэр гомдол мэдрэмж нь бол зүрхнийх нь гүнд бол байгаа. За тэгээ Kuno Mons доош харсан гэхэлэр маш өөртөө итгэлгүй болсон байдал бол байна. Тэгээд яагаад надад ийм зүйл болчих вэ доо гэд ингээд бүр өөртөө ч бараг ингээд анхаарахаа болсон, заримдаа ингээд толмолн тараад хайлт тултдаг ингээд бараг нүур амаач бодохгүй ингээд ийм жоохон ингээд сэтгэл хөдлөлтэй байгаа байдал бол ялцчихгүй. Манай 2 дугаар бүлийнхэнд бол байна. Тэгээд тэр хүн бол одоос маш том урам хуулсан гэж бодоо зүрх сэтгэлд нь маш гониг хүрсэн байдал бол ажиглагдчихэв. Гэхдээ зүрхний гүнд бол юм гал ассан байдал бол байна. За одоо энэ дээр бол as of once-аар харагдчихэв л да, нэг юм галтай бамбар барьсан байгаа даа ч тийм. За энэ бол ерөөсөө за ер нь тэрмэн те харилцаагүй бол байгаа тэр хүмүн над тэр холбоо бариад хүрээд ирнэ гэсэн итгэл найдвар бас зүрхний гүнд бас юм асаалтай тийм итгэл найдвар бол байгаа бол харагдаж байна. За тэгээд таны сонгосон буюу одоо 2 дугаар бүлийнхэн дээр гарч ирсэн энэ карт болвол Sustainer гэдэг архетип хүзэр байгаа. За энэний тайлбар бол одоо яг л одоо таны уншилтаа бол өгчлээ л да, энд ингээл зинхэр ягаа, энд ягаа, энд юм чирнэл ягаа гэснээр энд бас ингээд хамтдаа юм ягаа юм өнгөтэй тийм маш юм цогцсон байдал бол ажиглагдчих байна. За энэ бол одоо манай 2 дугаар бүлийнхний үед харилцаа бол авч үлдэхийг хүсэж байгаа хүсэл бол маш их байгааг бол илтгэж байна. Зүрхний доторт одоо ганцхан гэрэл хасаад байгаа биш, юу маш олон том бамбар баг асаалттай байгаа. Энэ харилцаа аваад үлдчих юмсан да. Одоо илүү одоо энэ харилцаа бол илүү юм хариуцлага үүрхүүц юм харилцаа гэж бол гараад байл та. Хариуцлага үүрнэ гэдэг чинь одоо гэр бүл болчихсон хүмүүс, хүүхэдтэй хүмүүс гэдэг ч юм уу те, эсвэл одоо нэг юм дундаасаа мэд хөрөнгө босголцсон хүмүүс байдаг ч юм уу, ямар нэгэн байдлаар юм хариуцлага хүлээх шаардлагатай болсон юм асууд учраас энэ харилцаагаа нэг аваад үлдчих юмсан гэж бол байдал бол ажиглагдаж байна. За тэгээд энэ харилцааг одоо би л авч үлдэнэ, би л хичээх ёстой гэсэн юм бодол мэдрэмж бол 2 дугаар бүлийнхэн маань бол байна. Тэгээд тэр хүнийг бас сэтгэлтэй хадгалаад бол тавьж явуулаагүй, тавьж явуулж чадахчгүй энийг бол бүр авч үлдэн нэвлэрнэ гэсэн юм итгэл найдвартай байгаа байдал бол ажиглагдаж байна. За тэгээд эдгээр нөхцөл байдал ерөнхийдөө бол та нарт маань тохирч явах юм бол энэ бол 2 дугаар бүлэг буюу энэ таны уншлах мөн гэж үзэх хэрэгтэй. Тэгээд 2 дугаар хэсэг рүү ороорой. За 2 дугаар хэсэгт маань болохоор таны бодож байгаа харилцаа холбоогүй байгаа no contact байгаа таны ex ер нь таны талаар ямар бодол мэдрэмжтэй байгаад байгаа вэ гэдгийг хамтдаа харах гээд байгаа. За тэгэхэд бол ерөнхийдөө за одоостой юу л байна л да. 7-гийн саваа доош харж яах гэхлээр өмнө нь бол одоо ингээл нэг блоклоо бол хэрүүл маргай гээл өөрийнхөө зөв гэж батлах гал чичрээл дайраал гэдэг тэр нэг юм эрч хүч энерги гэдэг юм уу, зөрүүд байдалч гэдэг юм уу, тэр нь бол харьцангуй суларж байгаа байдал бол ажиглагдчих байна. Одоо нэг эсэргүүцээд байсан байдал нь бол ер нь бол харьцангуй суларж байгаа байдал бол ажиглагдчих байна. За тэгээд гол нь одоо 2 дугаар бүлгийнхнийг маань сэтгэл зүй сэтгэл хөдлөлийн хувьд айгүй юм тогтворгүй. За тэгээд надтай бас яг үнэндээ хугацааны ирээдүй харддаггүй гэж бас бодоод ах юм. 2 дугаар бүлгийнхнийг маань надтай бол аль хэдийн ингээд урт хугацааны ирээдүй харахаа болцсон баха биш юм байна. Итгэлийн одоо юу гэх юм бэ? Урт хугацаанд ингээд би энэ хүнд итгэж болох хүн биш юм байна гэж энэ хүн бол
бодоод байгаа л харагдаад байна. Тэр нь юу гэсэн үг гэхлээр сэтгэл зүйн хувьд юм тогтвортой биш. Ямар ч үйлдэл болж исэн нэг наанта цаанта учрыг болоод ингээд шийдвэр гаргахгүй тогтвортой юм харилцааг ингээд үүсгэхэд жоохон тохиромжгүй хүн юм уу да гэж бодоод байгаа байдал бол ажиглагдаж байна. 2 дугаар бүлгийнхнийг. За тэгээд яг ингээд хоорондоо ярих гэхээр ерөөсөө ойлголцохгүй юм, үнэнгээ хэлэхээр итгэхгүй юм, ирээдүгөө ярилцахаар хүлээж авахгүй юм. Яг энэ хүн магадгүй өрөөс ч уучлахгүй дэггүй бийж магадгүй. Гэхдээ өөрийгөө бас энэ хүн бас ярилцах гэж оролддоггүй, эвлэрэх гэж оролддоггүй биш, оролддог гэж ер нь бол боддгийм байна л та. Тэгээд өөрийг чинь бол ингээд ойлголцоход айгүй хэцүү, тодорхойгүй, юу хүсэж байгааг мэддэхгүй. Тэгээ юм нуугаад байгаа ч юм шиг ингээд үнэнгээ ярилцчихгүй ингээд айгүй асуудлыг айгүй төвхтэй болгоод идэв гэж бол бодоод идэм байна л та. Уул нь ярилцъя, эвлэрээ барья гэд ингээд хичээхэд ерөөсөө үр дүн ингээд сайнаар гарахгүй байгаа болохоор энэ хүнд ямар хэцүү юм бэ? Би одоо ирээдүйд энэ хүнтэй ч ойлголцохгүй юм шүү. Бид өөр урт хугацаандаа ингээд ойлголцож чадахгүй юм шүү гэдэг ийм ойлголтыг төрүүлээд идэг гэж бол харж байна. Тэгээ энэ дээр 10-ын зоос тэгэд энэ дээр 10-ын аяга байна гэхлээр 20 дугаар бүлгийнхний хувьд бол ялцчихгүй л юм урт хугацааны үргэлжлэлтэй байсан асуудал байна да. За тэгээд ийм ирээдүгөө бол бас ийм тогтвортой биш байна л гэж бол бодоод байна. Энэ хүнтэй за ийм зан характертай, ийм одоо зан авиртай гэдэг ч юм уу те, ийм хандлагатай хүнтэй бол урт хугацаанд амьдрах гэхээр бас айгүй хэцүү байгаад байна. Цаашдаа яах бол одоо би зовх болов, тэр хүн зовх болов, хэцүү л байна гэж бодож байгаа байдал бол байна. За тэгээ яалтчгүй энэ хүн бол одоо үнэхээр хоёрын хувьд бол ингээд урт хугацааны үерхэл байгаад байгаа учраас 100% салъя гэж шийдвэрээ гаргачихгүй байна. Тэгэд ингээд яах учраа олохгүй гацалтын байдалд орсон байдал бол ажиглагдчих байна. За 3 дугаар хэсгийн картуудыг энэ дээр тавьчихъя. Дуудалд харагдахгүй байгаа учраас. За тэгээд тэр хүн буцаж ирэх үү гэдэг дээр 3 дугаар хэсгээрээ ерөөхдөө бол хамтдаа харна. За тэгээд яг өөрөг чинь бол одоо магадгүй сайн ойлголцож ярилцаж чадахгүй, нээлттэй ярилцаж чадахгүй одоо ч бас буруугаар ойлгоцсон зүйлүүд бас айгүй байгаад байж магадгүй энэ хүний үед бол. За тэгээд өөрөг чинь санаад бодож байгаа энэ харилцаа илүү юм утга учиртай урт хугацааны ингээд нэг юм харилцаа гэж мэдж байгаа ч гэсэндээ яг очноо эсвэл бүр салнаа гэдэг шийдвэрийг энэ хүн бол гаргаагүй байгаа. Тэгэд юм гацалтын нэрхтээ одоо яах учраа болохгүй ингээд гацалтанд орсон байдал бол ажиглагдаж байна. За тэгээ 3 дахь хэсэг бол мэдээж тэр хүн буцаж ирэх үү, холбоо барих уу гэдэг энэ асуулт байгаа шүү дээ. За энэ дээр болвол 8 сэлэм гарч ирсэн. За тэгээд энэ хүний хувьд бол маш их юм эргэлзээ бол байна. Тэр нь бол яг хуу танаас ирэх айц гэхээсээ илүүтэйгээр өөрөө голох айдас би ингээ бүлийг одоо энэ харилцаагаа явж чадах болов би одоо ингээ гологдох болов гэдэг ч юм уу. Ер нь бол одоо энэ танаас ирж байгаа дарамт гэхээсээ илүүтэйгээр өөрийнх нь л нэг юм сэтгэлийн шархалтай ер нь бол 8 сэлэм бол тэрнээсээ болоод ер нь шийдвэр гаргахгүй ер нь бол байгаад байгаа байдал бол харагдаж байна. Гэхдээ 8-ын зоос 4-ийн саваа гарч иж ин гэхлээр 4-ийн саваа бол та нар сайн мэдгэл ах л та. Гэр бүлийн карт гэдэгтэй хурим эвлэрэл найрамдлыг илэрхийлдэг. Тэгэхээр хоёрын хувьд бол буцаж яалтчгүй эвлэрэл найрамдал бол ирж байгаа. За тэгээд үйлдэл хийх харин
хурдан жоохон сул байгаа бол харагдаж байна. Яагаад гэвэл Page of Pentacles доош хараад гараад гэсэн. Хэрвээ энэ карт дээш хараад гараад ирсэн бол энэ хүн бол өөртөө ч бол маш хурдан холбоо барих байсан. Тэгээд доош хараад гараад ирэхлээр ямар ч гэсэн энэ хүн холбоо барина. Гэхдээ хугацааны хувьд бол жоохон удаашралтай байдал ажиглагдах нэ. За тэгээд энэ харилцаан дээр одоо тэр хүн холбоо бариад хүрээд ирлээ гэж бодоход маш их хичээл зүтгэл орох хэрэгтэй, ажиллагаа орох хэрэгтэй, хоёр талаас нь хичээл зүтгэл орох хэрэгтэй. За одоо буулт хийдэг газраа буултаа хийх нү, ёстой гидих газраа гидих нү те. Үнэхээр ингэж нэг юм хичээл зүтгэлийг бол үнэхээр гаргаж иж энэ харилцаа бол юм урагшлах харилцаа bay шүү гэж бол харагдаж байна. За нэмэлт хэсэг дээр болвол за яг тэр хүн хизээ холбоо барих вэ гэдэг холбоо барих хугацааг нь бол маш дэлгэрэнгүй харна. За тэгээд холбоо барьсан үедээ ингээд энэ харилцаа доктортой байж чадах уу? За эсвэл одоо ингээд буцаад маргалтаад ингээд энэ харилцаа ингээд дуусах уу? Энэ харилцааны ирээдүй юу юм вэ? За сахиусууд маань ер нь энэ харилцааг 20 дугаар бүлийнхний хувьд бол үргэлжлүүлээ гэж зөвлөх нь эсвэл одоо ажиглаад урдах зүйлээ хийгээд явжий гэх нь эсвэл энэ харилцаа ингээд мартах хэрэгтэй гэх нь ямар зөвлөгөөг 20 дугаар бүлийнханд маань сахиуснууд маань өгөх вэ гэдгийг хамтдаа харах байгаа. Тэгээд ямар ч байсан одоо энэ бичлэг яг энэ хэсэг өөрт чинь хангалттай мэдээлэл болсон гэх юм бол та бүхэн маань энэ дуусахад бол асуудалгүй бүх мэдээлэл та нар авсан байгаа даа учраас бүр дэлгэрэнгүй нарийн мэдээлэл авахыг хүсэх юм бол гэрэл тараад 2025 гэдэг Instagram хуудасаар маань холбогдоорой. За тэгээд ямар уншлага авах вэ гэдэг нэрээ бичээд ороод ирвэл хэдүүлээ маш амархан ойлголцоод нэмэлтээ авчихна. Тэгэд энэ уншлага таалагдсан бол лайк, коммент үлдээгээрэй. За тэгэд миний бас хоолоо маш өвдсөн байгаа даа учраас амьсгаадагч гэдэг юм уу нэг жоохон сонь аваа гаргасан бол за бас уучлаарай гэх тэрийг зүгээрс контролтож бас чадахгүй байгаа даа учраас за тэгээд өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Баяртай. За сайн байцгаана уу? 3 дугаар бүлийнхаа маань уршлагтай тавтай байрал. За гэрэл тароотын заастай айгүй муухай ханаад түрээд ханаад нь дадлуулаад байж байна. За энэ юу н бараг ковид юм шиг байна шүү. Тэгээ та нар манаас гадуур явахдаа олон нийтийн гадуур явахдаас болгоомжтой байгаарай. Одоо ингээд ямар ч үнэр мэдрэхгүй ант аягүй суул мэдрээд байгаа. Тэг ямар ч гэсэн ярьж чадчих юм чи тэгээд хуншлахаа бол хийн. Тэгээд эрүүл мэндэ бодоод тархлаа сайн дэмжээрэй. Гэж та бүгдтэй бас захиа эрүүл энхийг бас хүсье та бүгдтэй. За өнөөдрийн уншлага болохоор одоо миний YouTube-ийн доор бичлэг болгоны доор л харилцаа холбоогүй байгаа. X маань миний талаар ямар бодолтой байгаа бол буцаж холбож барьж ирэх үү гэдэг комментууд, ийм уншлага хийгээд өгч гэдэг комментууд аюул их ирж байсан учраас тэгээ сонсогчдийнхаа хүсэл дээр хийхээр болсон. За тэгээ дээдлийн хэсэгт болвол ерөнхийдөө болвол 3 дугаар бүлийнхний маань бодож байгаа харилцаа холбоогүй байгаа. X одоо 3 дугаар бүлийнх маань өөрсдөө яг юу гэж бодож мэдэрч байна вэ? За тэгээд дээр гарч ирсэн healer тий энэ healer гэсэн archetype нь болвол type маань яг ямар зам дээр явж гин вэ? Ямар үе шат дээр явж байна вэ? Яг одоо сэтгэлзийн хувьд юу гүзэж туулаад, юуг хараад ингэж явж гин вэ гэдгийг хамтдаа харах гэдэг. За тэгээд энергийн шалгалт маань болохоор ерөөсөө за та тэр хүний гэх бодол мэдрэмж чинь юу вэ гэдгээр өөрөөр энергийн шалгалтаа хийчихнэ. За тэгээд мөн archetype үзэл буюу одоо энэ бүрийнхээ үзэл байгаа шүү дээ. Энэ бүрийнхээ үзлөөрөө таны одоо яг одоогийн нөхцөл байдал яг ямар үе шат дээр явж байгаа вэ гэдг нь харагдах учраас тэрнгээрээ бүгдээрээ энергийнхаа шалгалтыг хамтдаа харчна гэсэн үг. За
Тэгээ энергийн шалгалтанд та нарт тохирч явах юм бол хоёрдугаар хэсэг болох таны харилцаа холбоогүй байгаа X чинь таны талаар ямар бодол мэдрэмжтэй байна вэ гэдгийг хараад тэр хүн буцаж ирэх үү гэдгийг хамтдаа харах байгаа. За тэгээд уншлал руу хамтдаа орцгоё. За нэгдүгээр бүлгийнхний хувьд болохоор ямар ч хэлсэн нэлээ ингээд харилцаа холбоогүй байгаа, no contact байгаа X-тэй бол нэлээ гомдсон байдал бол ажиглагдаж байна. За энэ хүн одоо болтол надтай холбоо байхгүй байгаа гэдэг ч юм уу тийм. Үнэхээр бид хоёр одоо ингээд салсан нэг л учир байна. Одоо нэг л юм болохгүй байна. Одоо нэгдгийн миний итгэлийг алдсан байна гэдэг ч юм уу тийм. Нэг л одоо 10 урдуур хүн юм ярьсан байна. 3 дахь читгээд энэ нөлөө орсон байна гэж жоохон сэжиглээд байгаа байдал бол 3 дахь бүлгийнхэнд бол байна. За тэгэл зөв зүгээр байж байгаа одоо салгаж гэж байх юм мэдээж тийм ээ. Тэгэхэд бол нэг салаад ахаар хэмжээний биш зүйл дээр энэ хүн ийм үйлдэл гаргасан айгүй сонирн байна. Гэж юу нэлээд сэжиглэж байгаа байдал болвол 3 дахь бүлгийнхэнд бол байна. За тэгээд энэ хүнийг бас хөрх юм 3 дахь бүлгийнхэн бол нэлээд хүлээжээ. Тэгээд маш их төвчээр барагдчихээн. Бүр үнэхээр ингээд уур хүрчээн, үнэхээр гомдчихээн тий. За тэгээд маш их ингээд сэтгэл зүйн хувьд маш их шархлаад. За тэгээд тавар доошоо хараад 10-ын сэлэн доошоо харж ирж байгаа гэхлээр яалтчгүй одоо энэ харилцаа одоо ингээл үнэхээр дуусчлаа. Миний амьдрал ингээл дуусчлаа. Энэ харилцаа одоо ингээл дуусчлаа гэдэг нэг юм сэтгэл зүйн хувьд маш юм даун буюу нэлийн сэтгэлээр уналттай байгаад байгаа ийм цаг үе байна. За үнэхээр хоёрын дунд бас том үйл явдал болсон байхыг бол мэдээж үгүйсэхгүй. За яг би бас эхэндээ болвол яг салаад хар жижиг хэмжээний зүйл гэж хэлсэн боловч бас тэр нь бол бас мэдээж олон хүмүүс сонсож байгаа учраас заримын хувьд бол харьцангуй жижиг хэрүүл магаан болсон ирнэсээ одоо холбоо байхгүй байгаад байгаа нурмыг хуулсан болвол зарим 3 дахь бүлгийн маань хувьд байх юм бол маш том үйл явдал болоод таны хувьд бол хүлээн зөвшөөрч боломгүй тийм том үйл явдлаас болоод харилцаа холбоогүй болоод эксүүд болох шийдвэр гаргасан учраас энэ нь танд бол одоо амьдрал нурсан юм шиг ингээл миний ирээдүй байхгүй болсон юм шиг маш юм хүнд цохилтыг өгсөн гэж бол харагдчихна. За тэгээд та яг одоо за тийм тэгээ ерөнхийдөө бол та энэ хүнийг бол миний энэ хүнийгээ бодохоор маш хүнд мэдрэмжтэй байгаа. Яг бол маш их гомдлыг тээж юм. Маш их гомдж миний итгэлийг алдсан, миний сэтгэлийг маш их өвдөгсөн гэдэг байр суурьаар энэ хүнийг бол харж байна. За тэгээд таны яг одоогийн сэтгэл зүйн нөхцөл байдал ямар байгаа вэ гэхэлэр healer гэдэг одоо архетип хүзэр гарч ирсэн. За энэ ямар утга учиртай хүзэр вэ гэхэлэр мэдээж эдгээгч ангаагч гэсэн утгатай хүзэр гэж та бүхнээс ойрлож байгаа. За ерөөхдөө сэтгэлийн шарахтай эдгэрэл бусдыг уучлах, өөрийгөө болон бусдыг эмчлэх гэсэн ийм үйл явдлыг хийдэг. За ерөнхийдөө болвол танд өгж байгаа зөвлөгөө нь болвол шархаа эдгэх хэрэгтэй. Өнгөрснөөс одоо та суралцах хэрэгтэй. Тэ одоо ингээд ямар алдаа дутагдал гарсан, тойрон дунд ямар процесс болсон тэрнээсээ та ингээд суралцах хэрэгтэй гэдэг юм зөвлөгөөг өгч байгаа. За өөрийгөө болон бусдын зовлонг ойлгох тэ инэрэнгуй сэтгэлтэй байх. За тэгээд энийгээ дамжуулаад та нас сүнслэг хүсэлтийг хийж байгаа. Тэгээд бусдыг бас уучлах хэрэгтэй гэж бол бодож байгаа. За хамгийн гол нь энэ одоо картны нэг одоо хар болон цагаан тал гэж байгаа шүү дээ. Хар тал нь бол бусдыг хитэх аврах гэж оролдох тий. Өөрийгөө мартах. Нөгөө хүнийхээ асуудлыг ингээд үүрх гэж хичээх, хит их твчих. Одоо эргэж ирэхгүй хүнийг ингээд хүлээгээд авч гэдэг юм уу тий. Энэ байдал нь бол одоо би одоо тэр хүнийг эдгэх юм бол тэр хүн намайг хайрлна гэдэг ийм байдлаар хандах.
байдал байдаг боловч гэрэл гээгээд тал нь бол хүмүүсийг маш гоё ойлгодог. Өөрийнхөө туулсан өгүүлэлтөөр бусдыг одоо туулахгүй тул маш их тусалдаг, ойлгодог, сонсдог тий. За бусдын одоо итгэлийг алдахгүй, хайр инэрлийг алдахгүй тул хичээдэг. За өнгөрсөн тавсан шархаа хүч болгож ашигладаг ийм хүчтэй карт байдгаа. Тэгээд гол одоо ерөөхдөө өгөх гээд байгаа зүйл нь юу юм бэ гэхлээр за чи болвол одоо 3 дугаар бүлгийнхэн маань бол маш одоо тэр хайртай хүнийхээ талаар ойлгох гэж хүлээсэн, тий засах гэж оролцсон, маш их энерги тэр хүн рүүгээ ингээд зарцуулсан. За харин болвол одоо өөрийгөө эдгэх цаг юм шүү гэж бол архетип үзрэн та бүгдтэй бол зөвлөгөө өглөө. За яг одоо хүртэл энэ хэсэг нь бол 3 дугаар бүлгийнхэнд маань таарсан бол энэ таны уншлага гэж бодоод та өршлүүлээд ерөөд бол 2 дугаар хэсэг рүүгээ ороорой гэж үзэж байна. За таны бодож байгаа за би бас дундуур нь манайхаа жоохон юм уушгүй тэгэхгүй бол ойлгохороо та бүгдд маань жоохон юм чимээ энэ төр гаргуул бас уучлаарай. Хоолоо бас жоохон хатаад байгаа учраас ойлгох юм уухгүй. За таны харилцаа холбоогүй байгаа хүн таны талаар ямар бодол мэдрэмжтэй байгаа вэ гэхлээр за энэ бол одоо үнэхээр юм 3 дахь этгээдийн нөлөөтэй байсан одоо магадгүй найз нөхд байна уу эсвэл одоо ингээд нэг ховж ив орсон байна уу тий эсвэл буруу ойлголцол байна уу тий би бинийг одоо шал буруугаар ойлгоцсон эсвэл өмнөх ингээд зөрчил маргаанаа шийдэхгүй явсаар байгаа ийм асуудал үүсчлээ дээ гэж ерөнхийдөө бол бодоод байгаа бол харагдаж байна. За тэгээд ерөнхийдөө болвол та энэ хүнд бас итгэхгүй байгаа шиг энэ хүн бас танд бас ингээд итгэхгүй байгаа даа л та. Яагаад тэгэхээр одоо юу юм бэ? Judgment гарч ирж байна гэхлээр биш үү тий. За хэрвээ 3 дахь этгээдийн нөлөөтэйгээр байсан ч гэдэг юм уу тийм зүйл юу н байгаад байгаа болвол энэ бол одоо энэ хүний хувьд бол буруугаар ойлгогдсон гэж бол бодоод байна. Тэгээ Викторийн одоо маргалцсан Викторийн холбоо шалтгаан бол 3 дахь этгээдээс болсон. За би бинийг буруугаар ойлгосон, би биэндээ итгээгүй итгэлцлийн асуудал байсан. Өмнөх одоо зөрчил маргаан Викторийг одоо ингээд айгуу холдуулсан ийм том маргаан үсгэхэд ингээд нөлөөсөн. Өмнөх жижиг зүйлүүдийг дор ингэж уучилж идгээж ангааж яваагүй. За заашаа гişиг хэрүүл очих нь гэл ингээл гүрийгэл ингээд яваад гэсэн бол энэ саад болсон гэж бол бодоод байгаа юм байна. За тэгээд энэ хүний хувьд бол харьцангуй таныг бодоход бол энэ харилцаан дээр бас арай гэгээлэг юм бас ирээдүй гэх юм уу таны талаар юм гэгээлгээр бас таныг харж байна л та. Нарны хүзэр 6-гийн аяг байна гэхэлэр мэдээж бол тантай өнгөрүүлсэн дурсамж бол энэ хүнд бол маш их байгаа. Цаг хугацааг маш удаан хугацаанд өнгөрөөсөн маш гайхалтай дурсамжуудыг бүтээж исэн. За таныг бол одоо маш гэрэлт гээтэй, маш халуун дулаан, маш сайхан сэтгэлтэй одоо ингээд нөгөө хажууд нь байхад ингээд бүр ингээд яг л ээж мэж дээр очсон юм шиг, аав дээр очсон юм шиг нэг юм гоё гэр бүл шиг юм маш гоё мэдрэмж авдаг. Тэр нь бол юу гэсэн үг юм гэхэлэр хайр дурлалын хосууд ээжиж өөр жишээ авч болохгүй мó гэхэлэр надад бол ээж аав шиг санагдана гэвэл айгүй гоё л байна. Тийм гоё халуун дулаан санагддаг гэсэн үг байхгүй юу? За тэгээд таныг бол тэгж бодож байна. За тэгээд ерөнхийдөө болвол энэ харилцаан дээр нэг том цикл дуусаад дахиад нэг юм том цикл эхлэж байгаа гэдэг тохио байгаа байна л та. Тэр нь юу гэсэн үг гэхлээр энэ харилцаагаа цаашаа өргөжлүүлэх үү болох уу гэдэг нэг юм шийдвэрийг гаргахад ер нь маш ойрхон байгаа гэж бол харагдаж байна.
За тэгээд за яг одоогоор бол тантай холбоо барьсан зүйл бол байхгүй байна. Ер нь бол одоо дүрийн сэлэм гэдэг бол бараг энэ амралт, тайван байдлыг илэрхийлдэг. Одоогоор бол танаас бол жоохон зайгаа аваад ингээд бодоод бясалгаад тий. За одоо юу гэж хэлж уучлахгүй хүү гэдэг ч юм. За сая одоо юу болчих вэ? Тэр хүний үнц нь юу вэ? Бид хоёрын харилцааны үнц нь юу вэ гэж нэлээд нухацтай бодож байгаа байдал бол байна. За яг одоогийн үе цаг дээр бол одоо ойлгож байгаа үе дээр ер нь бол таны бодож байгаа юм бол явж байна. Сэний процесс Викторийн манд болсон зүйлд яг юу болоод өнгөрвөө гэдгийг ойлгоод явж байна. Алдаа дутагдал нь юу байваа? Хин буруу байваа? Яаваа ивэ гэж өмшөд олвол ойлгож байгаа юм үе дээр бол явж байгаа гэж бол харагдаж байна. За тэгээд таны гих бодол мэдрэмжтэй бол 6-гийн аяга сан буюу нарны үзэр гарч ирсэн байгаа. Тэгэхээр ялцчихгүй гош нандин дурсамжийн холбоотой хүмүүс гэрэл гээтэй хамт байхад бол хизээч юм халуун дулаанаар хүлээж авдаг хүн гэж бол бодож байгаа бол харагдаж байна. За тэгээд тэр хүний хувьд бол өөртөө чинь холбоо барих уу гэдэг дээр болохоор ер нь бол холбоо барих магадлал бол маш өндөр. За Page of Pentacles, Ace of Pentacles гараад ирэхлээр шинэ эхлэл. За тэгээд 9-ийн зоос 5-ын зоос гараад ирж байгаа хгүй. За хүзрнүүд маань амар замраг болчлоо. За одоо яах вэ? Гол нь таажд маань өгж байгаа мессеж нь чухал юм чинь тийм ээ. За тэгээд Page of Pentacles, Ace of Pentacles бол мэдээж болвол ингээд маш хурдан тань руу шинэ алхам холбоо тогтооно гэдэг нь бол харагдаж байгаа юм аа. Тэгээд танд бол мессежээр холбоо барина, дуудлага хийн, эхний алхмаа энэ хүмүүс ер нь ялцчихгүй хийж эхэлнэ. За тэгээд хоёрын дунд бол шинэ эхлэл бий болно. За тэгээд ямар тач байсан хоёрын дунд байгаа тийм ганцаардсан, хаягдсан, сэтгэл ханамжгүй нэг юм маш одоо хэцүү цаг үе байгаа шүү дээ 3 дахь бүлийнхний маань хувьд. За тэр цаг үеийн одоо доошо харнаа буюу идэрхээр бол харагдаж байна. Тэгээд 3 дахь бүлийнхэн маань бол яалтчгүй юм хэцүү нөхцөл байдлаасаа гараад идэрэх цаг үе рүү орноо. Та бүгдийн маань одоо сэтгэл санааны байдал илүү гой докторчноо гэж бол харагдаж байна. За тэгээд нэмэлт хэсгээрээ болохоор за тэр хүн яг хизээ буюу яг нарийн эрэх цаг хугацааг нь харна. За тэгээд эвлэхэд хоёр маань доктортой харилцаа үүсгэж чадах уу? Эсвэл буцаж ингээд салж нисэн харилцаа маань ингээд өөрчлөх үү? Ер нь ирээдүй юу байх вэ? За 3 дахь бүлийнханд маань сахиусууд маань энэ харилцаанд нэрүүлдэгч зүйлэх нь одоо эсвэл уртгаа хийгээд явжээ гэж зүйлэх нь ер нь яг ямар зүйлэх үү гэх нь гэдгийг хамтдаа сахиуснуудаас асуух болно. Тэгээд нэмэлтийг авах хүсэх юм бол гэрэл тараад 2025 гэдэг Instagram хуудасаар холбогдоод авах боломжтой. Тэгээд яг ямар уншлага авах вэ гэд уншлагынхаа видеоныхоо нэрийг бичиж ороод ирвэл бүгдээрээ хурдан ойлголцоод асуудалгүйгээр нэмэлтүүд аваад явчихна. Тэгээд like and comment өөрсдөө талхсан комментиг үлдээж байгаарай. Би тэгээд бүгднийг уншиж хариулдаг шүү. Тэгээд ямар уншлага сонсомоор байна бас гоё идэвхтэй бичээрэй гэж та бүгдээсээ хүсэж байна. За тэгээд өдрийг хориг шөнийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай.